Бясалгалын 2 дугаар хэсэг эхлэе. За барийн хувцас өмсөлгүй суулжлуудтай хувцас өмсөв. Гараа өвөр дээрээ аваад зөөлөн тавьж байрлуул. Нэгэнт байрлалаа олсон бол биеийн бүхэлдэн амраа жирийн байдлаар амьсгална. Анхандаа жирийн амьсгална гэж өөртөө хэлэхээр амьсгал боогдох гэж байна. Агаар дутагдж байна гэж өөртөө итгүүлэх учраас жирийн бус байдлаар амьсгална. Дахиад ирсэн моройд л амьсгалж эхэлнэ. Үүнийг өнгөрөөх хэрэгтэй. Тайвширч жирийн амьсгалж амьсгал дээр анхаарлаа тогтоож сурах хэрэгтэй. Жирийн амьсгалах үед хамааран амьсгал авч амааран гаргах нь нийтлэг. Та хэд удаа бясалгалд суусны дараа хүчлэлгүйгээр жирийн гүнзгий амьсгалд сурч чадна. Өөртөө төвчээртэй ханд. Амьсгалаа хэрхэн ажиглах вэ? Ердийн амьсгалд зөөлөн мяндас мэт нарийн анхаарлаар амьсгалаа анзаарах нь гол юм. Эхний алхам бол жирийн амьсгалд сурахын зэрэгцээ амьсгалаа ажиглах явдал юм. Амьсгалаа ажиглахын тулд маш хөнгөнөр анхаарлаа амьсгал руугаа хандуул. Амьсгалаа удирдах хандлагаас салж өөрийн амьсгалдаг тэрэл янзаар ердийн амьсгал. Гол нь эрүүл мэндийн арга туршлага олох биш. Ердийн байдлаар амьсгалж хамгийн зөөлөн мяндас мэт нарийн анхаарлаар амьсгалаа ажиглах нь хамгийн гол нь юм. Судасныхаа цохилтыг тоолох үед судсан дээрээ хүчтэй дардаггүйтэй адил. Судас дээрээ хүчтэй даралгүйгээр судасныхаа цохилтыг тоолохтой адил юм. Амьсгалаа дөнгөж онгоц ажигл анхаарал хэд төрсөн эсвэл хэд хүчлэлтэй бус бараг амьсгалынхаа гадаргуй дээр сэтгэлээ хөнгөнөр жолоодон явж байгаа юм. Би ингээд эхнээс нь одоо 1-2 гээ бясалгалаа өөрөө бичээд ингээд сурч ирсэн юунаасаа ингээд харж уншиж өгч байгаа байхгүй юу. За түүнийг ажиглах төдийхөн болж ямар ч тайлбар шүүмжилгүйгээр маш идэвхгүйгээр ажиглана. Нэлээд хэдэн удаагийн бясалгалын хичээлээр амьсгал дээр айжууган төвлөрсөний дараа амьсгал дээрээ бараг өд мэд хөнгөнөөр төвлөрж сурна. Наад зах нь хэдэн өдөр эсвэл хэдэн 7 хоногийн турш зөвхөн амьсгалаа ажиглавал сайн. Энэ аргаар дадал хийх эхний үед ямар ч төвөггүйгээр амьсгалаа өд мэд эрвээхээний далавч мэт анхаарлаар төвөггүйхэн ажиглаж сурахад өөртөө цаг зав гаргаарай. За ингээд дараагийн 4 дахь лайв хүртэл баяртай.